За тогтоолын төслийг бүгд нь бол дэмжиж байна. Гэхдээ асуух зүйлс бас байна. Тогтоолын төсөл батлагдсанаар одоо зөөгч хуваад улаан уулын ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад Монгол Франц одоо хамтарсан ураны төсөл үр дүнтэй одоо цаашд ажиллана гэсэн итгэл бол байна. Гэхдээ одоо энэ төслийн хүрээнд 34% энгийн хувьцааг 10% давуу эрхийн хувьцаа 5% ашигт нууцлалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулад 9% өсөн нэмэлт амнат гээд за эднэрээ цуглуулсан тохиолдолд нийт улс болон орон нутгийн төсөв 5.1 тэрбум доллар төвлөрөх боломжтой гэж. Энэ нь бол одоо амнатаар орлуулсны одоо төвлөрөл орлого гэх юм уу. Бидний нөгөө мэдэж заншснаар бол одоо оюутлахын гэрээ засаг Монгол тал бол 34% эзэмшдэг гэдэг нийт ойлголт бол байж байна иргэдийн хувьд. Хэрвээ 34% эзэмших юм бол 5.6 тэрбум доллар одоо төвлөрнө өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ гэрээг одоо энэ уламжилт аргаасаа гэдэг өмнө хийжсэн гэрээнээс өвөрмөц аргаар гэдэг юм арай өөр хөлбөрөөр одоо хийсний давуу тал юу вэ? Нийт жирийн иргэд одоо энийг ялгааг нь ойлгохгүй байна. Шууд харахад ингээд 5.6 5.1-2-ыг харьцуулахаар 34% гэрээгээ игээд хүлээсэн дээрэмжийг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр маргаашийн өөхнөөс өнөөдөр уушиг гэдэг зарчмаар ажиллаж байгаа бол учрал сайд одоо мэргэжлийн хүмүүс маань олон нийтэд энэ мэдээлэл өгтөө ийм юм учраас цаг хөдсөн учраас ийм ашигтай байгаа маа. Ашигаа эхэлж хүртэж байгаа маа. Тэр хуримтлалын сандаа төвлөрсөн юмнаас орон сууцны одоо зээл боломжууд, боловсрол, эрүүл мэндийн асуудлууд ингэ шийдэх юмаа гэдэг энэ гарцаа маш сайн хэлж өгөхгүй бол зөвхөн тоон үзүүлэлтээр харахаар 5.6 тэрбум маа хүлээгээд арай илүү ашиг авсан зүгээр юм биш үү гэдэг ийм үзэл санаатай бодолтой хүмүүс бол байгаа. Энийг учрал сайдд хэлье. Энийг одоо яаж нийтэд тайлбарлах вэ гэдэг. За хоёрт нь энэ татврын тогтворжуулалт хийх юм бол экспортод гарч байгаа бүтээгдэхүүнүүд дээр нөөт байхгүй болно. Тэгэхээр засгийн газрын шар нунтхай эцсийн бүтээгдэхүүн мөн эсхийг одоо зарлана гэдэг юм уу тогтоомоор байгаа юм л да. Тэгээд энэ цаашаа явах байх. За гуравт нь нөгөө мэргэжлийн улсуудаар энэ төслөө цаашаа удирдуулахын тулд хуучин байсан цөмийн эргийн агентлагаа байгуулахгүй мó. Улс төрчин сайд дарга нар удирдахаар асуудал бас цаашаа гарна шүү дээ. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсээ гарт нь үлдэх үүднээс цаашаа авч явах төслийн амжилттай байх үүднээс энэ агентлагаа байгуулах уу гэж дээр асууж ирсэн энийг дахиж асууя. За гэрээг бол яг дараа нь ярих баг. Гэтэ гэрээн дээр нэг хэдэн зүйл ажиглагдж байгаа нь маркетингийн төлбөр 2%, ноу-хау төлбөр 1.1%-ийг орооноо төлөх юм байна гэж заасан байлээ. Энэ төлбөрийн ашигаас авах юм уу? Энэ төлбөрийг ашигаас авах юм уу? Эсвэл нийт орлогыг тооцоолж төлөхөр байгаа юм уу гэсэн нэг ийм асуулт байна. За гэрээг дахиад харахад энэ байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлууд маш бүдэг туссан. Тэгээд байгаль орчны нөхөн сэргээлтийнхээ зардалд ахаад энэ орлого олж байгаа 5.6 тэрбум доллар эдэргээ тэр хүртэлх зардал гарчих юм биш үстэй гэсэн ийм болгоомжлол бол байна. За эцэст нь хэлэхэд энэ гэрээ цуцлах терминашн дээр Монголын тал сул харагдаад байгаа юм л та. Тэгээ гэрээ байгуулахаас илүү цуцлах нь одоо маш чухал байдаг. Тэгэхээр энэ дээр мэргэжлийн хуульчид олон улсын хуульчидтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ? Гэрээ цуцлах тал дээр энэ гэрээ яригдах баг. Гэтэ энийг өөрчилж харж байна уу гэсэн ийм хэдэн асуулт байна. Учрал сайд. За учрал сайд хариулт өгье. За засгийн газрын хувьд үр өгөөжийг авахдаа найдвартай, эрсдэл багтай, уян хатан байх буюу энэ бүтээгдэхүүний үн зах зээл дээр хэр одоо өсөж байгаагаас шалтгаалж тэр үр өгөөжөө өртдөг баг зарчмыг барил гэж айгүй хичээсэн. Яг тэр ураны эрэлт ингээд нэмэгдээд байдаг. Тэр үн өсөх одоо жил ирэх тусам ингээ үнэн өсөх юм хандлагатай учраас нэгдүгээрт бид нар өсөн нэмэгдэх амнатыг тооцох асуудлыг оруулж ирсэн. Хоёрт ямар тохиолдолд эрсдэл багтаа байх юм бэ гэдэг асуудал бол хамгийн их чухал байсан. Тийм учраас засгийн газар 10% давуу эрхийн хувьцаагаа авахдаа санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй шүү гэдгийг хатуу тохирсон. Зээл авлаач байсан тэрэн дээр 10% одоо хариуцлага хүлээхгүй, хөрөнгө оруулалт хийлээж 10% хүлээхгүй, ирээдүйд ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэж. За ингээ амнатаар орлуулснаар эрсдэлгүй орлогын хувийг одоо тэр таны ярьж байгаа 5.6 тэрбум долларыг хэрвээ 34%-аар аваад тэр хүмүүс цаг хугацаанд ногдлоо ашиг өгөх тэр зардлын тооцоод үзэхээр эрсдэлтэй нь 18% байсныг одоо
амнаатаар орлуулснараа 45% хүртэл эрсдлийг бууруулсан гэсэн. Тэгэхээр эрсдэлгүй. Тэгээ нөгөө компани ашигтай ашиггүй ажиллахаас үл хамааран борлуулалтаас нь амнаат авах нь өөрөө эрсдэлгүй орлогын төвшин 45% бууруулж байгаа гэдэг юм санхүүгийн схем гарсан. Хоёрт бол монголчууд өөрсдөө бас нэг олон улсын нэг юм гэрээ хийдэг шүү. Хөрөнгө оруулалтын гэрээ хийдэг шүү. Бид нар бас нэг чаддаг шүү. Дандаа бас нэг чадварлаад байдгүй шүү гэдгийг харуулах зорилгоор энэ одоо санхүүгийн багуудыг аваад өөрсдөө санхүүгийн схемээ гаргаад тэгээ өөрсдөө хөрөнгө оруулалтын гэрээний драфтаа боловсруулад тэдэнтэй одоо хилцээсэн. Тэгэхээр нөгөө 1 фунт одоо ураны үн $80 байхад хэд байх? $100 хэд байхад хэд байх? $90 хэд байх юм бэ гэдгийг санхүүгийн модель дээр гаргаж тавьж байгаа бид нар харж чадж байгаа. Одоо энэ тооцоол бол $80 дээр явж байна. $80 дээр явхад 51 хүрэхгүй буюу нөгөө өгөөжийн тохируулга хийж түүнийг гүйцээх 51-д нь хүргэх энэ зарчмыг гэрээнд тусгасан. Өсөн нэмэгдэх амнаад бол 51 дотор орохгүй байна. Тэр өсөн нэмэгдэх амнаад буюу тэр 0-оос 9 хүртэлх хувь чинь нэмэгдээд ороод ирнэ гэсэн. Тэгэхээр нөгөө үндсэн хуулийн суурь зарчим хангагдана. Тэгээ өгөөжийн тохируулга бол энэ гэрээний одоо эрсдлийг бууруулж байгаа хамгийн том зорилт үндсэн хуулийн суурь зарчмыг хангуулж байгаа зорилт. Тэгээ оюу толгой төсөл дээр жишээ нь хэрвээ өгөөжийн тохируулгыг хийсэн байсан бол 10-аас 23 онд засгийн газар нэмэлтээр жилд $350,000 өгөөжийн төлбөр авах байсан юм бэл. Жилд. Нийтдээ өнгөрсөн хугацаанд $7.2 тэрбум авах ёстой байсан. Гэдэг ийм тооцоол гарсан. Тэгэхээр энэ бол энэ хөрөнгө оруулалтын гэрээний том давуу талаа. Энэ иргэдэд одоо шууд хүртнэ гэж. За нэмж хариулъя. Тэгэхээр энэ одоо төрийн эзэмшлийн тэр 34%-ийг тусгай амнаатаар орлуулад ирэхэд иргэдийн зүгээс ч нийгмийн зүгээс ч ямар одоо саналуудыг хэлсэн бэ гэхээр тусгай амнаатаар орлуулж байгаа хэсгээ иргэний нөгөө хоримтлын данс руу авдаг болгооч. Төсвөрөө битээ ураагач. Ингээд өнөөдрийн үндэсний баялагын сангийн хуулийг бид хилцэж байгаа хуулийн дагуу тусгай амнаатаар орлуулж байгаа хувь нь иргэний хоримтлын данс руу шилжчихээр нөгөө ийм Монгол дээр харагдаад байгаа өнөөдөр баг $138,000 харагдаад байгаа мөнгөн дүн өсөж эхэлнэ. 28 оноос 31 оноос ногдол ашиг 31 оноос 28 оноос бүтээн байгуулалт эхлээд ингээд амнаат аваад эхлэхээр энэ гар утсан дээр шууд ураны төсөл хэрэгжснээр танд ийм мөнгө орж ийнэ гэдгийг хардаг. Ийм л шудраг ил тод олборлох салбарын хариуцлагыг нэмэгдүүлъя л гэж зорж байгаа. За ажлын хэсгээс нэмж хариулт өгье. За хууль зүйн дотоод хэргийн яам. Ажлын хэсэг 21 дугаар микрофон. За хууль зүйн дотоод хэргийн яам Жаминхүү. Гэрээний төсөл дээр бол гэрээний төслийн 14 дугаар зүйл дээр заалт дээр бол энэ гэрээ цуцлахтай холбоотой мэдэгдэл хөргүүлэх гэрээ цуцласнаас үүсэх үр дагавар ямар нөхцлүүдэд бол гэрээ цуцлах талаар бол наривчлаад ингээ оруулж өгсөн. За ингээд наривчилж оруулахдаа бол ялангуяа гэрээ цуцлахад бол хөрөнгө оруулагч талын санал байна. За нөгөө талтай бол Монгол Улсын засгийн газрын саналаар бол гэрээ цуцлах тодорхой нөхцлүүдийг бол хоёр тусдаа байдлаар ялгаж оруулж өгсөн байна. Тухайлбал одоо 14-2-т засгийн газар гэрээг цуцлах эрх бол засгийн газрын дараах тохиолдолд гэрээг цуцлана гэдэг. Энэ дээр бол нийтдээ нэг 7 нөхцлүүд болсон. Тухайлбал одоо төслийг хэрэгжүүлээгүй тохиолдол бас гэрээг цуцлах гэсэн ийм нөхцлүүд. За мөн гэрээ цуцлах нөхцлүүдээс гадна энэ гэрээ цуцласнаас үүсэх үр дагаврыг талаар бол нэлээд бас энэ гэрээний төсөл дээр нарив. За гүйцэж хариулъя. Ажлын хэсэг 21 дугаар микрофон. Гэрээ цуцлах үр дагавар бол маш энэ гэрээний хувьд бол ер нь их онцгой ач холбогдолтой. Ялангуяа гэрээ цуцласнаас үүссэн бэлэгдээгүй үүргийг бол аль тал нь хариуцж гүйцэтгэх ёстой юм байна. Тухайлбал байгаль орчны нөхөн сэргээлтийн үүргээ бол хэн хариуцж гүйцэтгэх ёстой юм бэ гэдэг бол Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, олон улсын эрх зүйн хэм хэмжээний зарчим эдрийг бол баримтлаад бол дандаа хөрөнгө оруулалт төсөл хэрэгжүүлж байгаа талантууд бол дандаа энэ үүргүүдийг бол хүлээсэн байгаад. За ийм үр дагаврууд болон за үүргээс үүссэн гэрээ цуцласнаас үүссэн нөхөн төлбөрийн асуудлыг бол бас энэ гэрээний үр дагавар дээр бол ялангуяа наривчлаад тодорхой зохицуулаад
тусгаад өгчихсөн байгаа хоёр талаас.